Их тайвны төлөөх Монголын гэр бүлийн холбооноос энэ жил Монголын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн Монголын гэр бүлүүдийн төвлөлийг байгуулъя гэдэг энэ санаачлагыг гаргаж ингээд эхлүүлэхийг хүслээ. За тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаа бас ингээд оролцож томхог бичиг гаргасан байгаа. Тэгээд монголчууд болохоор Монголын үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж 2030 он хүртэл тэрбум модыг Монгол тарина гэсэн бас энэ үндэсний хөдөлгөөнийг бас бид дэмжиж тэгээд энэ хөдөлгөөнөөр дамжуулж бас гэрүүл гэдэг бол зөвхөн технологийн энэ хөгжлийг дагаад хөгжих биш бас хажуугаар нь бид болохоор энэ мод тарих үйл ажиллагаар дамжуулаад хүүхдүүдээ бас боловсруулах гэр бүлийнхаа тэр уур амьсгалыг бас хадгалах тийм олон төрлийн ийм зүйлүүд бас энэ мод тарих үйл ажиллагаанд багтсан учраас Монголын бүх гэр бүлүүд маань бас энэ үйл ажиллагаанд ингээд өргөнөөр оролцож 5 сарын 21-ний өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд та бүхэн хүрэлцэн ирж энэ гэр бүлийн төвлөл байгуулах үйл ажиллагаанд ингээд хамтдаа оролцож Монголын гэр бүлүүд модны үндэс сайдалд бат бэх байж ингээд нийгэмдээ бас маш сайхан тэр гэр бүлүүдийг бий болгохын төлөө хамтдаа энэ үйл ажиллагааг ингээд хийж энэ гэр бүлийн жилийг ингээд тэмдэглэцгээе гэж та бүхнийг уриалж байна. Дэлхийн их тайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо нь болохоор 1996 оноос хойш нийгэмд болохоор гэр бүлүүдийн үнцний талаар гэр бүлийн ёс суртахуун, ёс зүйн талаар маш олон сургалтуудыг бол нийгэмд хийж ирсэн. Тийм ч учраас тэр суурин дээр болохоор бид 2004 оныг болохоор Монголын гэр бүлийн өдөртөө болгох санал санаачлагыг орон даяар өрнүүлж тэгээд энэ санаачлага маань болохоор улсын хурлаар батлагдаж энэ 5 сарын 15 гэдэг бол Монголын бас ийм гэр бүлийн өдөртөө болсон ийм түүхтэй маа. Тэгээд энэ бас үйл ажиллагаагаа илүү бид нэр цааш нь баттгаж ялангуяа нийгмийн хөгжлийн тулгуур үндэс нь болохоор гэр бүлийн суур үндэснээс үүдэлтэй байдаг. Тэр утгаараа манай байгууллагын бүрсгэн санаачлагчийн ураа болохоор гэр бүл амгалан бол улс үндэстэн амгалан гэсэн энэ ураа энэ суурин дээр бид болохоор маш олон нийгмийн үйл ажиллагаануудыг өдийг хүртэл хийж ирсэн. Түүний нэг жишээ нь болохоор мянган гэр бүлийн баяр буюу шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж Монголын нийгэм ингээд ажиллаж амьдарч бас гэр бүлүүдээ маш сайхан ингээд авч явж байгаа. Тэр олон мянган гэр бүлүүдийг бас ингээд шилдэг гэр бүлүүдээр шалгаруулж ирсэн ийм үйл ажиллагаануудыг манай гэр бүлийн холбооноос зохион байгуулж ирсэн. Дээрээс нь болохоор энэ гэр бүлийн үнцний талаар гэр бүлийн энэ сургам хүмүүжүүлэх ухаан гэдэг маань яг ямар зүйлэн дээр суур үндэс нь явдаг юм бэ гэхээр ерөөсөө тэр гэр бүлийн хайрын хүрээ. Тэгэхээр ерөөсөө гэр бүл гэдэг бол хайрын сургууль юм аа гэдгийг хүмүүст ойлгуулахыг нийгэмд энэ мессежийг түгээхийг манай байгууллага хүсэх юм аа. Яагаад гэвэл хэрвээ гэр бүлдэл асуудал бага байх юм бол нийгмийн маань асуудал бага байх болно. Тийм учраас бид нар нийгэм улс үндэстний төлөө санаа зовж асар их зүйлийг хийж ярьдаг боловч тэр эгэл бичил хэсэг болсон гэр бүлийн асуудлуудыг хэрвээ орхигдуулах юм бол нийгэмд асар олон сөрөг үр дагавруудыг бол шийдэх боломжгүй болох юм аа. Тийм учраас энэ жилийн энэ 2022 оны энэ гэр бүлийн жилийг тохиолдуулаад гэр бүлийн өдрийг тохиолдуулаад манай хөдөлгөөнөөс ингээд Монголын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн Монголын гэр бүлүүдийн төвлөлийг байгуулъя гэдэг энэ санаачлагыг гаргаж ингээд эхлүүлэхийг хүслээ. Баярлалаа.